За баярлалаа. За энэ ямар ч хэлсэн энэ зуншлаг муу байсан аймагуудыг бас тодорхой дэмжих. За эргээд энэ өмнөх жилүүдэд болсон хамгийн ойрын зуднаар л хэд бид нар чинь 8 их 80 төгрөгийн үнэлгээ бүхий мал сүргээ бас алдсан байгаа. Энэ эдийн засаг болон өрхийн амжиргаанд хэрхэн нөлөөлж байгаа бид мэдж байгаа. Тэгэхээр энэс урьдчилан сэргийлэх ажлыг өгөн цаг алдалгүй хиймээр байгаа. Энэ дээр бас санаачилж оруулж ирсэн Жангаавал гишүүндээ бас талархал илэрхийлье. Ерөнхийдөө баруун таван аймгийн бас тодорхой боомтуудаар энэ өвс тижээл, гурил, за эргээд энэ хорголжин тижээлүүдийг оруулж ирэх энэ болцоо бол бүрдэж явах шиг байна. Тэгэхээр бас ажлын хэсгээс яг аж ахуйн нэгж байгууллага иргэддээ яг энэ мэдээллийг өгөх үүднээс энэ эндрийг бас ашиглаач гэж байгаа. Энэгээр ямар боломжуудыг малчид аж ахуйн нэгж байгууллагуудаа улсын хурл гаргаж өгж байгааг бас тодорхой тайлбарлаж хэрэгжих хугацаа, за эргээд энэ аж ахуйн нэгж байгууллагууд энэ үйл ажиллагаа хийхдээ анхаарах ямар зүйлүүд байна гэдэг зүйлийг бас яг энэ салбар хариуцсан сайд бас нэг тодорхой олон нийтэд мэдээлэл өгөөч гэж нэгдүгээр төсөж байна. Хоёрдугаар уг асуудалтай холбоотойгоор нэг зүйл байгаа. Засгийн газар бас энэ газрын харилцаатай холбоотой хууль тогтоомжуудыг нэг боловсронгуй болгооч. Газрын төлөвлөлтийг маш сайтар хиймээр байна. Өнөөдөр энэ газрын харилцаа бараг 7-8 яамд байгаа байхгүй юу? За ерөнхий сайдад дийн дэргэд энэ газрын харилцаа ерөнхийдөө байна. Уул уурхай яамд газрын харилцаа байна. Барилгын яамд бас байна. Зам тээврийн яамд байна. За тэгээд хүс үдэ аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамд бас байна. Энэ бэлчээрийн асуудал талаасаа байгаа. За тэгээ хууль зүйн дотоод хэргийн яам дээр орж ирнэ. Хууль зүйн дотоод хэргийн яамд газрын эрхийн бүртгэл бүртгэхээс гадна энэ хил хамгаалал ерөнхий газрын зурус газар дээр бас хадлан тижээл хийлгэн хийлэхгүй гэдэг ингээ яваад өгдөг. Байгаль орчин аялал жуулчлалын яам тусгай хамгаалалтаа газар бүртгээ явдаг. Тэгэхээр ерөн зүгээр энэ газрын харилцааг зөв бас эдийн засгийн эргэлтэнд оруулж ашиглахын тулд бас энэ нэгдсэн бодлого энэ зохицуултын хууль тогтоомжуудаа нэг эргэж хараад яг энэ ганцуудын үед бас газрыг хэрхэн яаж ашиглах уу гэдэг бүх зүйлөө нэг тодорхой болгочмоор байна. Айл хэсэгтээ эрчимцэн мал аж ахуй, айл хэсэгтээ хадлан тижээлийн бүс, айл хэсэгтээ уул уурхайгаа явуулах ч гэдэг юм уу. Ийм зүйлүүдийг зайлшгүй хиймээр байна. Тэгээд энэ бол ерөөсөө л бидэд бас энэ ганцуудын даван туулах энэ асуудал чинь бас газрын менежментийг хэрхэн явуулах уу, газраа яаж нөхөн сэргээж зөв эдийн засгийн эргэлтэнд оруулах уу гэдгээс л бас их шалтгаалж байгаа. Тэгэхээр нэг удаагийн энэ өвс тижээлийг оруулж ирэх гэхээс илүүтэйгээр аль аль бүс нутгуудад мал аж ахуйн онцлогтон таарсан энэ газар тариалан хөдөө аж ахуйн бодлогыг хэрэгжүүлэх юм бэ гэдэг л зүйл байгаа. Тэгэхээр энийг бас засгийн газар анхаараач. Энэ газрын харилцаа чинь ингээд маш олон сайдуудын дунд ингээ ойлгомжгүй болтож байна. Тэгээд яг энэ өвлжид хүндрэхээр ингээл отрын бүс гээл зарлана. За гав их сайд л энийг зохицуулна л та. Тэгээ эн чинь өөрөө нэг иргэдийн дунд ингээ үл ойлголцол үүсдэг. Энэ аймгийн иргэд малтаагаа ороод ирлээ гэл ингээд явдаг. Тэгэхээр бид бас энэ асуудлыг үг нь бас нэг зайлшгүй нэг шийдээд ойлгомжтой болгоод ингээ явах зайлшгүй шаардлага байгаа шүү гэдэг зүйлийг би бас энэ энэ дээрээс хэлмээр байна. Тэгээ Бадамсүрэн сайд л хариулах бах. Ерөн энэ тогтоолын ач холбогдол, за эргээд энийг хэрэгжүүлэхээр импортоор оруулж ирэх энэ гурил тижээл өвс оруулж ирэх аж ахуйн нэгж байгуул юуг анхаарах ёстой гэдэг зүйл дээр бас нэг товч тодорхой мэдээллийг олон нийтэд өгөөч гэж хүсэж байна. За Бадамсүрэн сайд хариулъя. За улсын хурлын 1999 оны тогтоол заасны дагуу засгийн газарт тодорхой эрх өгөх юм зохицуулт байгаа. Энд бол тухайн боомт зааж болно. За мөн татварыг тэг хүртэл тогтоох юм эрхийг түр хугацаанд засгийн газарт өгж байгаа ийм зохицуулт. Тэгэхээр аж ахуйн нэгж иргэдүүд анхаарах зүйл нь баруун бүсийн 5 боомтоор гурилыг импортоор оруулж ирэх, за мөн малын тижээлийг импортоор оруулж ирэхэд засгийн газраас тогтоосон тэр хэмжээгээр хөнгөлөлт чөлөөт эдлэнэ гэсэн үг. За манай яамны зүгээс хэрвээ энэ тогтоол өнөөдөр батлагдсан тохиолдолд эх 7 хоногийн 3 өдөр за хоргийн хугацааг тооцоод аль болох хурдан хугацаанд засгийн газарт тогтоолын төслийг бол бид танилцуулна. Ингээд засгийн газар шийдвэр гарна. Эрх авсан тохиолдолд засгийн газар бид нар өгөх санал маань бол тижээлийн байгаа 5%-ийг тэг хуваар, гурилын импортын 15% татвар байгааг тэг хүртэл хуваар гэж манай яамнаас саналаа засгийн газарт оруулна. Тэгээд засгийн газар бол эцсийн шийдвэр гаргана. Өөрөөр хэлбэл
баруун бүсийн нэр заасан 5 боомтоор импортын татваргүй малын тэжээд болон гурил оруулж ирэх ийм боломж бүрднэ гэдгийг аж ахуйн нэгжүүдэд бас мэдээлж байна. За хугацааны хувьд бол 4-р сарын 15 хүртэл хугацаа гэж бид нар тооцож оруулж байгаа. Өөрөөр хэлбэл яг энэ өвөл хаврын хүндрэлтэй цаг нөхцөлд гэж тогтоож байгаа. Тэгэхээр энэ хугацаанаас хойш бол эргээд татвартай 15% татвар, гурилын тэжээлийн 5% татвар бол эргэж сэргээд явна гэсэн ийм мэдээллийг аж ахуйн нэгж иргэддээ өгье. За газрыг ашиглах төлөвлөгөөний хувьд бол сайн зөрөг гишүүнтэй санал нэг байна. Цаашид бол бэлчээрийн дороотол махын хэмжээгээр нэмэгдэж байгаа. За эндээс төрөөс хийж хэрэгжүүл дэмжиж чадах гол ажил бол экспортыг бүх талаар дэмжих. За манай яамны хувьд бол экспортыг махны квоттой байсныг экспортод квот тогтоодог байсныг бол квотгүй болгосон. За мөн гадаад яриа хэлэлцээрийг аль болох нэмэгдүүлэхийг зорж байгаа. Цаашид бас олон худалдааны хэлэлцээрүүд байгуулагдаж нэмэгдүүл. За үүн дээр бол олон боломжууд нэмэгдэх. Малчтын хувьд бол ерөөсөө бидэнд бол олон төрлийн дэмжлэг гэхээс илүүтэй махын маань түүхийн эдийн маань үнэтэй болгоход экспортлоход боломжийг төр бүрдүүлж өгөөч гэдэг ийм хүсэлтийг л их тавьж байгаа. Тэгэхээр малын тоо толгойг ноос илүү чанарч шилжүүлж малчтын орлогыг мах түүхийн эдээс нэмэгдүүлэх нь бэлчээрийн даацыг хэтрүүлэхгүй байхны гол эдийн засгийн гол хөшүүрэг арга болно. За малчид бол малаа бол олон болгоё гэж бол актер зорихоос илүүтэй амжиргаанд нь хүрэлцэх. За хариулт болсон уу? За мөнгөн цогийн ган хөлөг гишүүн.